Манай гол дүрийн залуу Десмонд дэлхийн шилдэг зэвсэг үйлдвэрлэгч компаниудын нэг болох Amotek-д ажилладаг бөгөөд нэг өглөө тэр ердийнхөөр ажилдаа хоцорч ирж байгаагаар кино эхэлнэ. Тэр үнэнлэхээ мартсан байсан ч арай хийж зохицуулаад цахилгаан шат руу яран гүйж орохдоо ажлынхаа найз Краш Самантатай таардаг. Саманта ч Десмондын байнга хоцорч байдгийг нь шоолоод ажилдаа ахиж хоцрохгүй байхыг бэлэгдэж бугуун цаг бэлэглэн гарт нь зүүж өгдөг. Ингээд Десмонд хүмүүсээс нуугдж явсаар ширээн дээрээ очиж суусан боловч менежер нь түүнийг өрөөндөө дуудуулна. Десмондыг очиход менежер нь түүний ажлаасаа байнга хоцордгийг нь шүүмжлээд ажлын тайлангаа хурдан хийж дуусгахыг шаардаж хэрвээ сайн ажиллахгүй бол ажлаас хална гэж анхааруулдаг. Дараа нь Десмонд зэвсэг туршдаг лабораторид ирдэг. Гэтэл Десмонд зарим хэрэгтэй багжийг нь захиалаагүйгээс болоод туршилт нь саадсан инженер залуу түүнд уураа гарган гахаан гулууд руу пүүжин харуулж дэлбэлснээр Десмондын хамаг хувцас цуснд будагдана. Ажил дээрээ болсон таагүй үйл явдлуудыг мартаж сэтгэлээ сэргээхээр шийдсэн Десмонд ч өөр хоёр ажилтнтай нууцаар агуулгын өрөөнд цуглана. Ингээд тэд тамхи сорж хөвгөлтэй зүйлс ярилцсан багч гисэн тавьширдаг. Дараа нь Десмонд ширээн дээрээ эргэж очисон боловч гинэт хурлын өрөөнд семинартай тухай зарлаж бүх ажилчдыг хурлын өрөөнд ирэхийг анхааруулна. Ингээд ажилчид хурлын өрөөнд цугларахад компанийн захирал хэрэгтэй хэрэггүй лекц уншиж байснаа өөрсдийн шинэ бүтээгдэхүүн болох эрч хүчийн ундааг танилцуулж ажилчдад тараадаг. Харин Десмонд захирлынхаа залхуутай ярианаас уйдан ундаа тараахаас өмнө тэндээс явдаг. Маргааш өглөө нь Десмонд ажилдаа дахиад л хоцорч ирсэн боловч үүдний постн дээр хинч байхгүй хоосон аж руугаа ороход үүдний хамгаалагч нь унтаж байгаа юм шиг ямар ч хөдөлгөөнгүй сууж байдаг. Тэр үүдний хамгаалагч толгойдоо шарх авч нас барсан байгааг огт анзааралгүй өнгөрч ширээн дээрээ ирд сууна. Үнэн хэрэгтээ Десмонд яарч сандарсандаа офис нь нэг л хачин байгааг цахилгаан шатны хаалга цуснд будагдж цус болсон ажилчдын цогцнууд хаа сайгүй хэвтэж байгааг огт анзааралгүй өнгөрсөн байдаг. Десмондыг ширээндээ суусны дараа менежер нь дахиад л түүнийг өрөөндөө эргэж дуудуулах ба Десмонд менежерийнхээ өрөөнд ороод ширээн дээр нь өчигдрийн тараасан зоолт нэртэй энергийн ундаа байгааг анзаардаг. Гэтэл менежер нь яг л галзуу солиотой хүн шиг ширээн дээр байсан харандаануудаа угсран үзүүрлэх бөгөөд удсанчгүй Десмонд ширээнийх нь хажууд нуруундаа маш олон харандаа золгуулсан нэг ажилтны цогсыг олж хараад айн цочирдно. Гэтэл менежер нь Десмондын тайлан дээрх үг үсгийн алдааг олж хараад гинтэл галзуу хүн шиг маш их уурлан Десмондыг барьж аваад энгийн хүнд баймгүй супер хүчээр түүнийг өрөөнийхөө хаалгаар авч иддэг. Десмонд энэ үед л офис нь нэг л биш байгааг ойлгож бүх ажилчид маш ууртай харгас хэрцгий болж хүмүүс рүү дайрч байгааг олж мэдэх ба тэр ч бушуухан өнөөх ууртай ажилчдаас зүхтааж өөр нэг ажилтны ширээний хаалтны араар орж нуугдана. Гэтэл ажиллаа хийж байсан залуу гинтэл маш их уурлан нүүрнийх нь судснууд харлаад ширээн дээр байсан өнөөх энергийн ундаанаас авч балгахад Десмонд компани нь өчигдөр энэ хачирхалтай энергийн ундааг хайрцгаар буулгаж байсныг эргэж сандаг. Ингээд тэр өөрөө энэ энергийн ундаанаас уугаагүй учраас офисынх нь хүмүүс ингэж хачин аашлаад байгаа нь энэ ундаатай холбоотой байж магадгүй гэж сэжиглэнэ. Десмонд тэндээс гарах гэж байхдаа утсыг нь татан компьютерийг нь унтрааж орхиход өнөөх залууч маш их уурлан Десмондыг алхаар дайрах ба Десмонд модон самбраар түүнийг цохиод тэндээс зүхтаана. Ингээд тэр утас олж аваад компанийн лавлагтай холбогдож 911 рүү яаралтай залгахыг гуйсан боловч оператор эмэгтэйд хамаг учраа тайлбарлаж амжихаас өмнө өнөөх эмэгтэй өөр нэг ажилтнанд алуулдаг. Энергийн ундааны нөлөөнд автсан ажилчид ажиллаа хийхэд нь ямар нэг байдлаар саад болж байгаа хүмүүс рүү дайрахыг анзаарсан Десмонд ч ажил хийж байгаа дүр үзүүлэн тэдэнд сэжиг ахуулахгүйгээр амжилттайгаар тэндээс зүхтааж амжина. Гэсэн ч шатан дээр ирсэн хойно Самантагийн өгсөн цагны сэрүүлэг дуурч тэр Самантагийн талаар сандаг. Ингээд түүнийг Самантагийн өрөөнд очиход тэр аль хэдийн энергийн ундааны талыг нуучихсан байсан тул бусад ажилтан шиг төрөмгий болж Десмондыг алхаар дайрдаг. Гэсэн ч Десмонд азар тэнд байсан номоор Самантагийн толгой руу цохиж ухаан алдуулна. Улмаар тэр Самантаг төрдөг тэргэнд скотчоор хүлээд шатаар зүхтаах гэж оролдсон боловч энергийн ундааны нөлөөнд автсан бусад ажилчидтай таарч нуугдахаас өөр аргагүй болдог. Гэтэл Десмондын ажлын найз Мурад түүнийг халдвар авчихсан гэж андууран гинэт Десмонд руу дайрах ба тэд эцэст нь хоёулаа энергийн ундаанаас уугаагүй гэдгээ ойлгож хүчээ нэгтгэн тэндээс зүхтаахаар болно. Энэ зуур Десмондын менежер өөр нэг хилцсэн менежерийг ажилчидтай хамт өөрийнхөө талд нэгтгэхийг хүссэн ч өнөөхөн татгалзнаар хяналтыг хэн нь гартаа авах талаар маргалдаж эхэлнэ. Ингээд эцэст нь Десмондын менежер энергийн ундааны лазыг нинжагийн од шиг хэлбэрт оруулаад түүнийгээ өнөөх менежер лүү хүчтэй шидэн хоолойг нь огтож алдаг. Харин Десмонд Мурад хоёр Самантаг аваад компанийнхаа барилгаас зүхтаах гэж оролдсон ч бүх гарц нь хаалттай байдаг.
Арга шатан дээр энергийн ундаанаас халдвар авч хэрцгий зомби шиг болсон хүмүүс нэг нүгээ дайран алалцаж ярил тулааны талбар шиг аимшигтай болсон байдаг бол цахилгаан шат эвдрэн доголдож дээшээ явхаа болсон байх нь тэр. Ингээд яах ч аргагүй болсон Десмонд эцэст нь офисынхоо цонхыг хаглан зүхтаах гэж оролдсон боловч компанийн гадны халдлагаас сэргийлэх хамгаалалтын систем идэвхжиж бүх гарцыг сум нэвтрдэггүй ган төмрөөр битүүмжиж орхино. Улмаар тэд хамгаалалтын системийг унтраахын тулд бараг бүх хилцийг дамжин компанийн удирдлагын байрладаг хамгийн дээд давхарт очих шаардлагатай болдог. Тэд Десмондын бодож олсон аргаар бусад ажилчдын адил халдвар авч төрөмгий болсон юм шиг дөрөв эсгэн явсаар эхний давхраа амжилттай давдаг. Ингээд дараагийн давхарт ирэхэд Десмондын менежерийн туслах эмгэн энергийн ундааны нөлөөгөөр маш хүчтэй болчихсон тэднэрүү дайрахад Десмонд цэцгийн саваар цохиж унгаана. Дараа нь тэд хүний нөөцийн хилцийн давхарт эрэхэд халдвар авч төрөмгий болсон эмэгтэй ажилчид тэднийг угтаж авдаг. Тэнд мөн компанид нь юу болоод байгааг огт мэдээгүй Эдвард хэмээх ажилтан гарын үсэг зурулахаар ирсэн байдаг бөгөөд Эдвард сая шалан дээр хэвтэх цогцсыг анзааран аюулд орсноо ойлгоно. Гэтэл ууртай эмэгтэйчүүд Эдвардыг алхаар түүн рүү ойртоход Саманта гарч ирээд тэдний дунд хов зүүн хор хутгаж нэгнийх нь эсрэг төрхөрнө. Эдвард болон манай гурав энэ завшааныг ашиглан тэднээс зүгтэж амжих ба дараагийн давхарт ирэхэд ууртай худалдааны менежерүүд догшрон галзуурч байдаг. Тэд энэ удаад худалдааны менежерүүдтэй хүчээр үзэлцэхээр шийдэж олдсон зүйлсээрээ зэвсэг бамбай хийж аваад тэдэнтэй тэмцэлдэнэ. Энэ үеэр Мурад халдвар аваагүй байсан жирийн нэг ажилчныг андууран алж орхидог. Гэсэн ч тэдэнд гашуудах цаг байгаагүй учраас цааш явж захирлынхаа өрөөний гадаа ирсэн боловч захирал нь тэдний байр байдлыг хараад дотогш оруулахаас татгалзана. Гэтэл гинэт захирлынх нь өрөөнөөс цэвэрлэгч залуу гарч ирснээр манай хэд ч түүний гарч ирсэн хаалгаар дамжин дотогш ордог. Ингээд тэд захирал Франктай уулзахад Франк үг нь энэ энергийн ундаа тулаанд орж байгаа цэргүүдийн анхаарал тэсвэр хатуужил бүтээмжийг сайжруулах зорилготой бүтээгдсэн боловч эхнийх нь туршилт сөрөг нөлөөтэй амжилтгүй болсон талаар хэлдэг. Гэвтэл ажлаасаа халагдсан нэг эрдэмтэн компаниас өшөө авах зорилгоор энэ дефекттэй бүтээгдэхүүнийг ажилчдад тараасан байна. Десмонд түүнээс Саманта гэмчлэх ерөндөг асуухад Франк энергийн ундааг бүтээсэн эрдэмтэнтэй уулзахыг зөвлөх бөгөөд энэ нь киноны эхэнд гахан гулууз руу буудаж Десмондод уураа гаргасан Николас гэдэг залуу байдаг. Гэтэл энэ үеэр Десмондын менежерээр удирдуулсан халдвартай ажилчид Франкийн өрөөний гадаа ирээд гадагшаа гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж түүнийг хамгаалтын системээ унтраахыг шаарддаг. Франк хамгаалтын системээ унтраахаас татгалзахад ууралсан ажилчид ч дотогш нэвтэн орохоор өрөөнийх нь ханыг сүхээр цавчиж эхэлдэг. Энэ үед тэднээс айсан Эдвард энергийн ундаанаас ууж бусад ажилчидтай адил төрөмгий ашиглаж эхэлнэ. Улмаар тэр онгорхой ханны цоорхоогоор гүн гарах гэтэл ажилчдын нэг нь түүнийг сүхээр цавчиж алдаг. Франк ч буугаар өөрийгөө зэвсэглэн өрөөрөө дайран орж ирсэн халдвартай ажилчид руу буудаад манай гуравтай хамт өөр нэг өрөөнд орж хаалгаа түгжинэ. Гэсэн ч удалгүй Десмондын менежер өрөөнд нь дайран орж ирээд Франкийн гарыг сүхээр цавчин тасалж толгойг нь зад бууддаг. Улмаар тэр өөрийнхөө хүмүүст Десмонд Мурад Саманта гурвыг алах даалгавар өгчхөд тэндээс явхад Десмонд ч Франкийн буугаар шилэн савтай дарилуу буудаж өнөөх ажилчдыг алдаг. Харин энэ үеэр Десмондын менежер Франкийн гарын хурууны хээг уншуулан хамгаалалтын системийг унтрааж халдвартай ажилчдаа энергийн ундааг хайрцагаар нь хадгаж байгаа агуулгын өрөө рүү оруулж ундааг цааш нь тараахыг даалгадаг. Харин Самантагийн халдвар улам дамжирсан тул Десмонд Мурад хоёр түүнийг Николас дээр аваачна. Никол Саманта энергийн ундааны зөвхөн талыг нь уусан учраас түүнийг эргэж хэвэнд нь оруулах боломжтой гэж хэлдэгч гол асуудал нь ерөндөгийн орц халдвартай ажилчдаар дүрэн агуулхад хадгалагдаж байгаа болж таардаг. Ингээд манай хоёр ерөндөгийн орцыг авчирхаар агуулах уу явахаар болж замдаа компанийн шилэн хоргонд үдүүлэн болгож тавьсан зэвсгүүдээр зэвсэглэж аваад агуулах руу ордог. Ураад ч өөрийнхөө зэвсгэлсэн гал шүршигчээр халдвартай ажилчид руу шүршиж тэднийг холдуулсан ч удалгүй гал шүршигчийн шатхуун нь дуустдаг. Улмаар тэд төрдөг тэргэн дээр гарч суугаад Десмонд өөрийнхөө зэвсгэлсэн буугаар халдвартай хүмүүс рүү буудаж Мурад тэргийг нь түрсээр тэднээс амжилттай зүгтааж ерөндөгийн орц байгаа хайрцаг дээр ирнэ. Десмонд ерөндөгийн орцыг амжилттайгаар авсан боловч яг энэ үед компани бүтээсэн туршилтын байлдааны хуйгийг өмссөн Десмондын менежер тэдэн дээр ирдэг. Улмаар тэр тэдэн рүү галлаж эхлэх ба Самантад хугацаа бага үлдсэн учраас Десмонд ч Мурадад ерөндөгийн орцыг өгөөд түүнийг төрүүлээд Саманта руу явахыг даалгана. Ингээд Мурад тэндээс зүгтааж байгаад өөр нэг халдвартай ажилтнтай таарахад өнөөх нь түүнийг доромжилж түүнийг алхаар дайрдаг. Гэтэл гинэт Мурадын энэ бүх хугацаанд төвчиж ирсэн уур хилэн нь багтран дүрлзэж өнөөх халдвартай ажилчныг хүчээр илүүрхэн буулгаж авдаг. Харин Десмонд менежерээсээ зүгтаан халдвартай ажилчид руу буудан ганцаараа тэмцэж байтал удалгүй Мурад болон ерөндөгийн ачаар буцаад эрүүл болсон Саманта хоёр түүнийг ирж авардаг.
Ингээд тэд хамтдаа байшингаас гарч зүгтгаар хаалга руу гүйцгээж замдаа араас нь хөөж байгаа халдвартай ажилчдыг дэлбэлэхийн тулд ханан дээр тесрэх бөмбөгнүүд суйрлуулна. Десмондын менежерийг тэдний араас ирэхэд Десмонд тесрэх бөмбөгийг дэлбэлэх товчлуурыг дарсан боловч хачиргалтай нь бөмбөг дэлбэрдэггүй. Учир нь тэд яарсандаа болоод теслэгчийг нь суйрлуулахаа мартчихсан байдаг. Гэтэл Десмондод нэг санаа төрж тэр нэгминийг шуудхан менежерийнхөө хөл рүү өнхрүүлэхэд менежер нь яг өнөөх мин дээр гიშгэж таарна. Ингээд өнөөх мин дэлбэрэхэд байшин дах бусад тесрэх бөмбөгнүүд ч дэлбэрэн дотор нь байсан бүх халдвартай ажилчид хамт дэлбэрдэг. Харин Десмонд Мурад Саманта 3 дэлбэрэлтээс амжилттай зүгтаан гадаа гарч энэ бүхнийг харан бүх зүйл дууслаа гэж баярлцгаана. Ингээд Десмонд өөрийг нь аварсанд баярлсан Саманта сэтгэлээ илчилж Десмондыг үнсэх ба удалгүй цагдаа нар болон түргэн тусламж хэргийн газар дээр ирж байгаагаар кино төгсдөг.